бас л байгаль орчны газартай холбоотой асуултууд асууя. Гүйцэтгэл 100% гэд тавиад байна гэж төлөөлөгч нар яриад. 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг нүүбийн эндэр дээрээс зарснаас хойш нийслэл хот 120 сая мод тарина гэд амлалт өгсөн. Тэгээ энэ гүйцэтгэл дээрээс харахад 4 сая 63 мянган мод тарьсан гэж. Тэгээ ард нь гүйцэтгэл 100% гэж тавьчихжээ л дээ. Энийг шалгуур үзүүлэлтээ яаж бодож тавьсан юм бэ? Тэгээ 2030 он гэхэд бид 120 сая мод тарих ёстой. Тэгээ үлдсэн 4 жилийн хугацаанд жилдээ хэдэн мод тарих юм? Энэ жил хэдэн мод тарихаар төлөвлөсөн байгаа юм бэ гэж байгаль орчны газраас бас асуумаар. За хоёрт нь 2021-с 2025 онд нийтдээ 528.4 га талбайг ой нөхөн сэргээлтийг хийсэн гэж. Энэ ойжуулалт ой нөхөн сэргээлт дээр 528 гад хэдэн мод тарьсан юм бэ? Эн чинь тоогоор бас байхгүй байна. Өчигдөр төрөгний голын цэцэрлэг түрээлэн, Инчоны цэцэрлэг түрээлэн дээр бас өөрийн биеэр очиж ажиллалаа. Энд жил болгоны хавар намрын мод тарих өдрүүдэд иргэд очиж мод тарьдаг. Гэтэл энэ онд нэмж мод тарих газаргүй болсон байна. Тэгэхээр газрын алба, байгаль орчны газар энэ дээр бас хариулт өгөөч. Энэ газрыг сунгах боломжтой юм уу? Цаашид иргэд энэ бүх нийтээр мод тарих өдрүүдэд хаана очиж мод тарих юм бэ? Энэ нийслэл таригдаад байгаа 7 байршил чинь захиад зай талбай байна уу? Хэрвээ байхгүй бол энийг хэрхэн яаж нэмэгдүүлэх юм бэ? Гүйцэтгэлийн хувь тоо хэмжээ хатанаа төсөвтэй уялдуулж өөр хэмжээгээ тавьсан асуудал байж байгаа. За ерөнхийлөгчийн тэрбум модны хүрээнд 4 сая мод тарьсан гэдэг юм тоо хэдэн үзүүлэлт бол ялчгүй үнэ. Нийт хотын хэмжээнд 120 сая мод тарихаас 4 сая модыг өнөөдрийн байдлаар таригдсан байна гэсэн асуудал байж байгаа. За энэчтэй холбоотой 100 га газар дээр мод тарилтын асуудал бол ерөнхийдөө энэ ондоо тариад дуусж байгаа. За 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтдээ 200 га газрыг дахин нэмж газар олгож тухайн байршил дээр мод тариулъя гэсэн төлөвлөгөө судалгаа батлуулсан. За мөн манай байгаль орчны газрын нэрээр хаан уул дүргийн 14-р төргийн ам бас 38 га газар бол сул мод тариагүй байж байгаа. За тухайн байршил дээр бас хүн цөөрөгийн зураг батлагдсан. Барилга хөгжлийн зүгээр батлагдаад эзлэгдсэн ийм асуудал байж байгаа. Мөн хаан уул дүргийн дээр 14-р нутгийн Бодны замынхаа зүүн тал руу бол хаан уул дүргийн засаг даргын хамгаалгын газрын нэрээр тэр уулын энгэрийг хавсан нийтдээ 100 га газар мод өвчлөгийн зорилтоос газар олгоход хийгдсэн ийм төслөлтэй байж байгаа. За ихэр даргын асуусан асуулт болохоор Инчоны цэцэрлэг түрээлэнгийн талбай хэмжээг нэмэгдүүлэх боломж байна уу? За сая мөнхөр дарга хариуллаа. Энэ 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд талбай хэмжээг нэмэгдүүлэхээр 200 га-гаар нэмэгдүүлэхээр бас тусгасан байна. Одоо засгийн газрын тогтоол баталгаажсны дараа газар олох асуудал шийдэгдэнэ. Энэ 528.4 га талбайг ой нөхөн сэргээлт хийсэн, ойжуулалт хийсэн гэдэг. Энэ дээр яг хэдэн мод тарьсан юм бэ гэдэг асуултанд хариултаа авсангүй. За хоёрт нь гэх юм бол Инчоны цэцэрлэг түрээлэнгийн 200 га дээр энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суулгасан. За түргэний голынх цаашаага өргөжих боломж байна уу? За яг хажууд нь манай байгаль орчны газрын бас мод тарих талбай байна. Энийг тэр түргэний голын цэцэрлэг түрээлэнтэй хамтдаад явах боломж байгаа болов уу юм бол. За энэ мод тарих гэдэг бол нэг асуудал те. Модоо тариад ургуулах гэдэг асуудал чинь бас нэг төсөв мөнгөтэй холбоотой, за хүний нөөцтэй холбоотой ингээд маш олон дагалдах асуудлууд байгаа. Энэ дээр манай байгаль орчны газар ер нь нийслэлийн удирдлагууд цаашдаа эх оны дараагийн энэ төсөв батлахдаа дараагийн арчилгаа услгааны тал дээр нь бас анхаарч байх нь зүйтэй гэж ингэж бодож байгаа. Энэ нийслэлийн хэмжээнд байгаа төвлөрсөн 3 хогийн цэгийг хотын дарагтай яриад за байгаль орчны газар, хот тогтчлтын газрууд хамтраад энэ онд ойжуулах төлөвлөгөө гаргачаад явж байгаа шүү дээ. Тэгээ ингээд таригдсны дараа хот тогтчлтын газар, манай энэ ус сувгийн удирдах газар, геодиз, усны барилга байгууламжийн газрууд бол
нийлээд энэ арчилгаа услаагаа хийгээд яг ургуулах тал дээр нь онцгой анхаарах одоо шаардлагатай. Энэ дээр засаг даргын тамгын газар анхаарч одоо холбогдох захирамж тушаал шийдвэрүүдийг бас гаргаж явахыг одоо хүсэж байна. За баярлалаа. Тэр хариулт аваагүй асуултанд хариулт авъя. Нийслэлийн байгаль орчны газар мөнх хоёр. За ихэр дарагт би яг энийг модын тоо гаалбай хэмжээтэй танилцуулгыг аль биесээр албан бичгээр өнөөдөртөө хийлээ. Яг тоог нь одоо хийж өгөх гэхгүй байна.